Ямар одоо баялагийг тэнд эмэгтэй хүн гэр бүлтэй болсноороо ээж болсноороо гэр бүлдээ хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Тэр гаднаас мөнгө оруулж ирэхгүй байгаа боловч ямар их мөнгө гадагшаа явахыг нь хэмнээд өгч байгаа юм бэ гэдэг талаар ярьдгүйгээс болоод декреттэй үед эмэгтэйчүүдийг те зүгээр суулаа гэртээ сууж байдаг. Янз бүрийн фейсбુકын ч юм уу ээжүүд мэжүүдийн эхнэрүүдийн групп төр ингээл хөрхи хараал байдлыг ерөнхийдөө хажаал нэг тийм нэг их хэмжээ постлохгүй ч гэсэн ер нь хараа сууж байдаг. Тэгэхэд ингээл чи ганцаархнаа хүүхэд гаргацсан юм уу? Бүх эмэгтэй хүн л төрдөг штэ энэ төр гэх мэтэр одоо ингэж эхнэрийнхээ тэр золиосыг өгөөсгдөг нөхрүүд аавууд айгүйх байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд эмэгтэй хүн болгон бас эрүүл төрж чадахгүй эндэх те амь насаа эмэгтэй хүний одоо жирэмсэлт болгон эрсдэл ахгүй юу? Хоёр хүн гэр бүл болохоор болсон бол нөгөө нэг анхдагч үндсэн гэр бүл нь та хоёр болон та хоёрын дундаас төрсэн хүүхэд болчихж байгаа байхгүй. Хүүхдээ зөвхөн одоо биеийг нь асарч байгаа биш. Чи тухайн хүүхдийн ирээдүйд ямар хүн болох өөртөө хэр итгэлтэй, хэр их хайрлах ч юм уу тэр бүх юг нь зааж өгч байгаа юм шүү дээ, тий? Сайн байцгаана уу? Декретний тэмдэглэл подкастын маань нэгэн шинэ дугаар, шинэ зочинтой эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт сэтгүүлч, орчуулагч, контент бүтээгч Агима хүрэлцэн ирсэн байна. Миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За, намайг гоё подкастнаа өрсөнд баярлалаа. Би Агимаг болохоор яг бас л яг өөрийнхөө декреттэй хугацаанд яг олж дагсан. Тэгээд надад хамгийн одоо чамааг ингээд биширмээ санагддаг нэг юм нь яг Монгол эмэгтэйчүүдийнхээ төлөө дуурайад бас өмөрөөд тэгтээ энэ чинь өөртөө маш их эрсдэлүүлж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ бүхнийг маш зөрөгтэй ингээс өөрийнхөө сошиал хуудасуудаар ингээ илэрхийлдэхт нь би бүр маш их баярлдаг. Тэгээ ийм хүн байгаад нь баярлаа гэж боддог. Тэгээ ер нь яагаад яг ийм үзэл бодлоо одоо айхгүйгээр зөрөгтэй ер нь илэрхийлэхээр шийдсэн бэ? За тэр талаар би ерөөсө бодож үзээгүй байна. Магадгүй зүгээр миний хувь хүний юу байж магадгүй онцлог байж магадгүй. Би гэхдээ ер нь нөгөө хүмүүс ингээд намайг онлайн дээр ч юм уу ингээд аягүй хэмхтэйчүүдээ ирэх ч юм уу одоо ингээд эргэтгэж байдлын талаар ярьдаг болохоор тийм амар галзуу тийм тас ярьсан ч юм уу одоо нэг тийм аягүй хурц одоо зан харашинтай гэж боддог юм шиг ба. Гэтэл уг нь бол би ингээд амьдрал дээр аягүй зөөлөн даруухан зад нэг даруухан ч юм. Гэхдээ зөөлөн тэгээд аль болох юм бас одоо тий зөрчилдөөнийг аль болох юмыг ингэж эцэст нь хүрэхгүйгээр аргыг нь олох гэж хичээдэг дипломат талдаа зантай хүн. Ялангуяа тий илүү залуу байхдаа бол тийм илүү төвчээртэй гэх юм уу хүлцэнгүү гэх юм уу тиймэрхүү байдаг байсан. Гэхдээ яг миний яг хувь хүний хувьд нөгөө шудраг байдал гэдэг амар чухал санагддаг. Ер нь ингээд нөгөө нэг хүнд одоо тий ирэмблэх дараалах юмнуудын нэлээд дээгүүр шудраг байдал цохилдог. Тэгээд ялангуяа ингээд өөр хүмүүс шудраг бус байдалд хүртэж байгааг харахаар надад ингээд зүгээр суух нь тэр хүмүүсийг хохироож байгаа талд ороод байгаа юм шиг санагддаг. Ер нь тэгж шудраг бус байдалд хин нэгэн хүртэж байгааг харах юм бол заавалчгүй юмар санагддаг. Хамгаалмар санагддаг. Магадгүй тэрнээс олсон байж магадгүй. Одоо ялангуяа чиний дагдаг нийт даагшин дийлнийх нь ер нь бол залуу охид бүсгүүчүүд байдаг. Тэгээд би чиний YouTube хуудас руу ч ороод үзсэн чинь яг 20 настай өөртөө би ингээ хэлхийг хүсдэг зүйлсээ хэлж байна гэд тэр надад маш таалагдсан. Ямар гоё ингээ. Тэгээд яг чиний зөвлөгөөч яхаа яг ингээ нөгөө үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэр яг өнцгүүд нь болохоор яг нэг юм ихчийнхаа яриаг сонсож байгаа юм шиг шүүл ингээ амар дотны найз маань надад санаа тавиад хэлж байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр яг чиний хувьд одоо нэг контент бүтээгчийн хувьд ямар чиглэлийн дуу хоолойг хүмүүс илүү хүргэе гэж боддог. Ялангуяа Монгол эмэгтэйчүүдэд. Тэг би ер нь бол Instagram, YouTube тэгээд Threads гэдэг 3 платформ дээр айгу итгэвтэй байхыг хичээж байгаа. Тэгэд Instagram нь бол ерөнхийдөө хувцлалт тэр тусмаа одоо нэг хуучин хувцас тэгээд гоо сайхан амьдралын хэв маяг гар урлал гэх мэт арай өөр сэдвтэй. Гэхдээ тэрийгэ зөвхөн одоо тэр талаараа биш би аль болох
бас дотоод хүнтэйгээ холбож контентууд хийхийг хичээдэг. Тэгээд байгаль орчинд ээлтэй байдлаар хуучин хувцсыг нөхөн сэргээж өмсөх ч юм уу одоо ямар ч бодлогогүйгээр хит их худалдан авалт хийхгүй тулд байгаа юм янзлаад өмсөх. За тэгээ хувцснуудаа зохицуулаад өмсөх. Мухар сүсэг тавтаж байхын оронд тэгээд нэг хувцсыг одоо хийх бүтээх ямар их гарцтай байгаль орчинд гарцтай байлаа. Тэгэхээр ингээ хувцсны насыг уртсгаа дахиж өмсөх ч гэдэг юм уу. Эсвэл өөрийнхөө биеийн галбирыг ингэж голохгүйгээр тий заавалчгүй юм тийм гэж өөрийгөө хайрцаглахгүйгээр хүснээрээ байх талаар ч юм уу. Тиймэрхүү талаараа ингээд хослуулаад хийхийг боддог. Threads сүүлийн үед бол сүүлийн нэг жил бол Threads-ийг илүү ашиглаж байна. Threads болон YouTube хуудас маань болохоор яг энэ цэвэр гендерийн асуудал, феминизм болон одоо юм эрхтгш бус, шудраг бус байдлын талаар илүү их одоо анализ хийж задлан дүгнэж ярихыг хичээдэг. Тэгээд яг юу яадаг YouTube маань ч гэсэн Threads маань ч гэсэн ямар ч одоо ашигын төлөө нэг ч удаа юм хийж байгаагүй. Тэргээр би угаасаа надад ашиг олох сонирхол байхгүй. Тийм болохоор би одоо хандлтыг нь бол нэг их ойшоодгүй. Хандлт авах нь надад сонирм биш. Нэг ч гэсэн хүнд яг хэрэгцээтэй байгаа хүнд нь тэр мессеж очих нь чухал. Яагаад тэгэхээр одоо онлайн дээр ч юм уу те ямар нэг асуулт асууж байгаа хүмүүс одоо хүний үгээр амьдралаа шийднэ гэж юу байх вэ гэж хүмүүс их ярьдаг. Тэгтэл тэр хүмүүс хүний үгээр амьдралаа шийдэт байгаа биш. Магадгүй өөрийнх нь эргэн тойронд ямар нэг өөрийг нь дэмжсэн ч юм уу одоо бодож байгаа өөрөө дотроо олны шийдэл олцсон байгаа. Тэрийг нь энэ үнэ ингээд батлаад өгөх наадах чинь буруу биш ээ гэд батлаад өгөх нэг ч гэсэн хүн хайсандаа тийм юм бичдэг юм болов уу гэж би бодоод байдаг. Тэнгүүд нийгмийн хувь тогтсон маш хортой хэвшмэл ойлголтууд, амь насанд ч аюултай хэвшмэл ойлголтууд маш их байгаа. Тэгэхээр эргэн тойрныхын тийм үзэл бодолтой тэр хүн ганцаарцчихсан мухарт ингээ шигдсэн байдалтай байгаа үед нэг ч гэсэн хүн тэ чиний бодож байгаа, чиний мэдэрч байгаа чинь худлаа биш ээ. Ийм юм байж болноо. Чи гав ганцаараа юм бишээ гэд хэлээд өгөхөд тэр хүнд чинь асар их урам зориг хүч ороод ирж болно гэсэн үднээсээ ерөнхийдөө би контентуудаа хийхийг боддог. Тэр өнөөдөр хоёлаа нөгөө өчигдөр хоёлаа ярьсан шүү дээ гинт яриад хоёлаа нэг ингээд тэгээ өнөөдөр ч гэсэн хоёлынхаа сэдв яг энэтэй холбогдож байгаа бах гэж бодож байна. Тэгээд яг хөө сүүлийн үед дэлхийн нийтээр асархан хөдөлмөр эрхлэлт асархан эдийн засаг гэж ярьж байна. Үүнийг бол одоо яг миний подкастн дээр болгол гэртээ суудаг ээжүүдтэй гэж. Тэгээ би гэртээ суудаг гэдэг үгэнд маш дургу. Яагаад тэгэхээр хизээж тэнд эмэгтэй хүн суугаа байж идэггүй. Гэтэл яг энэ гэртээ суудаг гэдэг яг энэ үгний цаана маш том ойлголт явж идэг. Энэ хүн яг эргэн тойрных нь зүгээр гэртээ сууж байгаа гэж дүгнэдэг. Хүн өөрийгөө бас би зүгээр гэртээ сууж байна гэж ойлгодог. Тэгэхээр хоёул өнөөдөр энэ сэдвээр хоёлаа ярилцъя. Тэгэхээр чиний хувьд яг декреттэй үе чи яаж өнгөрч исэн бэ? Бас одон жилийн өмнө ах тий. Тэгэхээр яг тэр үеэ өнөөдөр яг декреттэй ээжүүдтэй хуваалцвал яг тухайн үеийг яг яаж тоолж исэн бэ? Чамд хэцүү зүйлс бас жаргалтай зүйлс нь яг юу байсан бэ? Одоо манай хүүч 12 настай. Тэгэхээр асар олон жилийн өмнө л төө. Тэгээд ер нь Монголын хандлага яг бид нар чинь нөгөө анханасаа одоо уламжлалт ахугаараа жишээлбэл эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд одоо хизээч ямар нэг ажлаас хойш сууж байгаагүй гэх юм уу те гэр гадаа ихэнх ажлаа эрэгтэй эмэгтэй ялгаагүй бид нар ер нь хийгээд л ажилдаг хүмүүс байсан шүү дээ те угаасаа нөхөр нь ингээд доторт явчлаа гэхэд тэр гадаа хонь мал юм хүм те болон гэрийн доторх ажлаа эмэгтэй хүн нугалахаас өөр аргагүй эрчүүд нь олон жил дайнд явхад эмэгтэйчүүд нь угаасаа нутгаа манад үлдэхээс өөр аргагүй тийм байсан. За тэгээд түүний дараа болохоор социализмын үед орж ирсэн. Тэгээ социализмын үед болохоор мэдээж ажиллах хүч хэрэгтэй. Тийм болохоор эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгдийг нь одоо ингээд ажилчин ангид байхыг одоо уриалдаг те пропаганда явуулдаг. Тэгсэн мөртлөө хажуугаар нь эмэгтэй хүн бол маш олон хүүхэд гарах хэвээр тэр үед чинь нөгөө одоо ингээд жирэмслээс хамгаалах юм болон одоо абортыг хориглодог байсан. Тэгэл төрөөд тэгээд 45 хоногт одоо хүүхдээ ясалт өгөөд ажилдаа ор. Тэнд төрсний дараа бол одоо ээжийн тэр эрүүл мэнд тамир тэнхээ ч юм уу хүүхдийн одоо амьд үлдэх магадлал бол сонирн биш. Тэнд ингээ үхэн үхээд үржих нь үржээд азтай амьд болоод явна гэсэн тийм л юм байсан. Тэгээ одоо ингээд
энэ байдлаар бас олон жил болчихсон болохоор эмэгтэй хүн яг уу мэдээж энд давуу талч байгаа сул талч байгаа. За зарим улсуудтай харьцуулахад бидний хувьд бол эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх, боловсрал эзэмшүүлэх тал дээр бол бид нэр эрхтэх шаардлагыг хичээдэг. Тэр бол үнэ яах аргагүй нэ. Октоо сургуульд явуулдаггүй ч юм уу, октоо ерөөсөө ажил хийлэгдэхгүй улстай харьцуулахад бид нэр тэр талаар давуу тал байгаа. Тэнгүүд энийг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх нь ингээд тэнцүү гэж яриад байгаа байхгүй. Гэтэл яг адилхан ажил хийдэг, яг адилхан сургуульд сурдаг эхнийхээ ээлжийн ажлаас орж ирээд нөхөр нь гэртээ ирж амардаг бол эхнэр нь хоёр дахь ээлжийнхээ ажил дээр тэгтээ орж ирдэг нь манай улсын одоо тогтсон жишээ шүү дээ. Зүгээр эхнэр болвол яг энэ ч өөрөө нөгөө судалгаатай байгаа байхгүй юу? Ганц би эрэгтэй хүн, ганц би эмэгтэй хүн хоёрын 7 хоногт хийх гэрээ ажил. Тэнгүүтээ гэр бүлтэй олцохоор эрэгтэйгийнх нь тэр 7 хоногт зарцуулах гэрээ ажлынхаа хугацаанд багасчдаг. Эмэгтэйгийнх нь болохоор дахиад нэг бүтэн цагийн ажил хийж байгаа юм шиг нэмэгдчихдэг. Тэнгүү тэнд чинь ингээд ахуйн ажлын ачааллыг эмэгтэй нь юу н үүрээд байна. Гэтэл тэр чинь ямар ч нөгөө нэг одоо тэрийг үнэлсэн үнэлгээ байхгүй. Тэгээ өөрөөсөө одоо нөгөө ярьдаг юм чи өөрийнхөө гэр бүлийн төлөө байж хинээсээ мөнгө авах гээд байгаа юу яриад байгаа юу үнэлгээ яриад байгаа гэдэг. Яг нь тэнд мөнгө авах талаар яриаггүй. Гэхдээ тэнд ямар хөдөлмөр оруулж ирээд ялаад одоо энэ декреттэй үед эмэгтэйчүүдийг те зүгээр суулаа гэртээ сууж байдаг. За тэгээд нэг миний нэг ярах туртаа гоё жишээ гэдэг нэлээд хэдэн жилийн өмнө нэг ментор хүн онлайнаар нэг тийм пост оруулсан байсан. Ээжүүдээ жирэмсний амралттай байгаа үе дээрээ битгий зүгээр суугаарай, өөрийгөө хөгжүүлээрэй, хэл сураарай, миний номыг худалдаж аваарай гэдгийгсэн байсан. Тэнгүүд тэнд ингээд жирэмсэн за яг жирэмсэн үед за болий те. Декретний амралт гэдэг байгаа байхгүй. Тэнд яг декреттэй хүн амарч байгаа юм уу? Тэ төрөх гэдэг чинь өөрөө яг төрөх хүртэл анх төрж үзээгүй хүнд бол төрөх үе хамгийн амар санагддаг л баг. Би тэгээд ганцлуудаа төрж үзсэн юм чи. Ингээд нэг төрөх хүртэл маш их арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ надад төрснөөс хойш юу болдгийг хэн ч хэлж өгөөгүй байсан. Тэгээд би нөгөө хамгийн том даваа хүүхдээ эрүүл аюулгүй төрүүлнэ л гэж бодож ирсэн. Тэгсэн чи төрсний дараа чинь тэр төрөх чи юу ч биш байсан надад ингээд ойлгогдож байгаа байхгүй. Хүүхэд болгоны хэрэгцээ өөр байна, эрүүл мэнд өөр байна. Тэ янз бүрийн хүүхдүүд төрдөг. Онцгой асгараа шаарддаг хүүхдүүд төрдөг. Тэгтэл ерөөсөө шүн унтдаггүй хүүхдүүд байдаг. Тархины даралттай, хүчил төрөгчийн нутагталтай ч юм уу. Ялангуяа одоо ийм агаарын бохирдолтой улсад хүүхэд төрүүлэхэд ямар нэг асуудалтай ч юм уу. Эсвэл одоо ердийнхөөс өөр хүүхэд тий одоо тэр нь муу талаараа биш шүү дээ. Зүгээр хэвийн хүүхдээс арай өөр асаргаа шаарддаг хүүхдүүд байдаг. За тэгээ аутизмтай ч юм уу хүүхдүүд байж болно. Тэгэхэд одоо тэрийг амарж яах гэж ярихаар тэнд чинь нэг бол ээжүүд кесар хийлгээд гидснийхэн 7 давхаргыг зүсүүлж тэндээс хүн гаргасан ба. Дэлхий дээр өөр одоо олгой ч юм уу те ямар нэг дотор эрхтнийг нь зүсэж онгойлгодог элэг мэлэгний ч юм уу тийм хагалгаа хийлгсэн бол маргаашнаас нь чи өөрөө босож яваад ингээд хийгээ тэг гэж хэлдэг одоо тийм хагалгаа айгу цөөхөн. Тэгэхэд кесар болохоор л эмэгтэйчүүд өөрөө өвдөжсэн ч гэсэн босоод явж чадахгүйсэн ч гэсэн хүүхдээ тэрэл хөхүүлээл хураалал тэгэл гэртээ очингуудаа за яг халамжтай нэг нь бол нэг гамын бариулцдаг бах 40 хоног гамын бариулцдаг бах. Тэгтэл зарим нь болохоор тэгэл буцаал одоо гэрт байгаа бусад хүүхдүүдтэй юу ах асрах хоол хийх тэр хүүхдүүдийнхээ араас явах одоо юунд унж байгаа шүү дээ тий үүрэгт унж байгаа. Кесараар төрсөн ч бай, өөрөөрөө төрсөн ч бай тэр чинь өөрөөрөө төрөл бас урагдал задрал юм болж байгаа. Бид нэр одоо нөгөө маш томорсон тэ одоо юм савн дотроос чинь ихэс маань ингээд 10 сар наалцсан байсан ихэс хохорч унахад тэнд ингээд хоолны тавгны хэмжээтэй шарх үлддэг гэж байгаа байхгүй. Тэр шарх чинь л идэх гэж л хүчнүүн сар болж байгаа шүү дээ. Тэндээс чинь цус шүрээл төрсний дараа цус шүрээл гэдэг тэр чинь ингээд тийм том тавгны хэмжээтэй хүний биен дээр ил тийм шарах байсан бол бид нэр тэрий чинь гаднаас нь боогоо сувлаад хэвтүүлээд юм болж байгаа. Зүгээр дотор харагдахгүй бидний умаан дотор тийм том шарах байгаа. Тэрийгээ бид нэр ингээд нөхөн түлжүүлээд эдгээгээд ястаа амрах хэвээр байхад гэхдээ амардаг ээж байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь биенээсээ хүн төрүүлсэн учраас тэр хүүхэд
эцэг ихийн асаргаагүй бол тэрний ялах юм чи хэдхэн цагийн дотор үхэх учраас бид нэр тэр хүмүүний аим хариуцсан учраас өөрсдийнхөө тэр ядарсан зүсүүлсэн, сээчүүлсэн урагдаа цус гарч байгаа бие хойшин тавиад тэнд хүүхэд дээр анхаарч байгаа. Тэр үеийг амарч байгаа, зүгээр сууж байгаа гэж ярьж байгаа нь өөрөө энэ эмэгтэй хүний хөдөлмөрийг ерөөсөн үнэлэхгүй байгаагийн жишээ байхгүй юу? Тэгээд мэдээж одоо хариуцлагатай хоёр талаасаа авчдаг тэ хүүхдээ ч юм уу зэрэгцээ зүсгдэг ээж байвал мэдээж тэр ээжийн нүхэн төлжих тэ бие болон сэтгэл зүйн эрүүл мэнд нь аль болох хурдан л итгэн штэ тэ. Тэгэхэд одоо би ер нь юу яадаг байхгүй юу? Насан туршдаа ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амнасаа алдах эрсдлийг бид нэр жирэмслэх болгондоо туулж байгаа. Тийм том одоо тэ байглаасаа ингээл бид нар ингээл зүгээр ингээл төрөөлөх хэрсэн юм биш шүү дээ. Саяхан 100 жилиг 100 жилиг өмнөх хүртэл бол ингээ их хүүхдийн эндэгдэл бол бараг 50% байсан шүү дээ. Тэгээд орчин үеийн анагаах ухааны ачаар л бас тэр эрсдэл буураад байгаа боловч тэр ингээ тэг рүү ачаагүй. Хүүхэд гаргана гэдэг чинь зүгээр л нэг нусааны чигтэй адилхан гарчиж байгаа юм биш. Бид нар ингээд хүл амьдралыг яг ингээд дундуур нь гараад явж байгаа. Тийм юмыг үзэж туулж яхад дэрэгдэн байж хамгийн их ойлгох ёстой хүн нь ойлгохгүй. За тэгээ тэр их хөдөлмөр болон золиос тэг би сэтгэлийнхэн золиосыг нь үгүйсгээд байхаар нөгөө төрсний дараах сэтгэл готрал гэдэг юм чинь тэндээс үүсгэхээс өөр яхав те хинт ч ойлгохдохгүй хинт ч хүндлэгдэхгүй хинт ч үнэлэгдэхгүй байгаа мэдрэмжтэй хүн готралд орохоос яахав те. Тэнгүүд энэ тал дээр ингээд арай жоохон юу амар байгаа. Илүү ярмаар байгаа. Зөвхөн тэгэд одоо тэр асархан хөдөлмөр гэдэг чинь зөвхөн хүүхэд төрсний дараах биш те. Хүүхдийг нөгөө ингэж өөртөө өсөгдөггүй юм болохоор хүүхдийг зүгээр нөгөө цэцэг тарьдаг шиг нэг үүр суулгаад ингээд хүүхэд өөрөө өсчихнө гэж бодож идэв. Тэгэхэд одоо нөгөө зүгээр сууж байгаа гэдэг ээжүүд өдрийн турш одоо хүлд орж байгаа хүүхдтэйгээ явахдаа хідэн удаа босож хідэн удаа тэр хүүхдийг унахаас эргэлж хідэн удаа хооллож хідэн удаа аюулгүй байдлыг нь аварч те. Дааруул дулаан хувц сүмсгэж ханайвал юм уу гэж тэгж байгаа билээ. Чин яг нэг хүн өсгөх амь насыг дааж авах бүр маш хариуцлагатай 24/7 ажил байгаа байхгүй юу? Ажил. Тэр хэрвээ та яг өөр хүнээр тэр хүүхдийг өсгүүлнэ гэвэл маш их мөнгө 24/7 мөнгө өгөх ёстой. Тэгэхээр ингээд одоо нөхрөөрөө тижээлгэж гин гэртээ зүгээр сууж ийн. Одоо сүүлийн үед бүр тэгдэг болсон гинэ. Гэртээ зүгээр нөхрөөр тижүүлгээ сууж яхахаар эртгэн шиг мөнгө ол. Одоо нөхөр чинь та нарыг ганцаараа тижээх гээд маш их зовж байгаа мөнгө ол гэж ер нь дарамтлах хандлага одоо хадмуудын зүгээс ч юм уу ирж байгаа гэдэг чаа. Тэгэхээр одоо магадгүй манай бас гэхдээ хүүхэд төлөвлөлт айгу бага болохоор хин хинэн санхүүгийн хувьд бэлэн бус байдалд байж иж хүүхэдтэй олцохоор хүүхэд одоо хүнстэйгээ ирдэг гэсэн байдлаар хүүхэдтэй олцохоор мэдээж тэнд аав дээр санхүүгийн дарамт ирэх нь ойлгомжтой. Ганцаараа 3-аас дээш хүн дижих хамаргүй. Ялангуяа одоогийн ийм эдийн засгийн инфляц ихтэй байгаа үед хэцүү. Гэхдээ тэнд зүгээр хоёр хүн тижээлгээд байгаад байгаа мó гэвэл үгүй. Тэнд тижээлгэж байгаа нь гэвэл хүүхэд л байгаа. Тэгээ хүүхэдтэй болсон бол хүүхдэд тижээх нь өөрөө чинь үүрэг. Тэгээ хүүхдэд тижээж байгаа гэд ихнэрээ тижээхгүй гэх юм бол хүүхдэд тижээхдээ та хоёр тэгвэл өөр нэг хүнээр л харуулах болчиход байна. Өөр нэг хүн харах боломжгүй болвол тэр харж байгаа хүний хамт тижээхээс өөр аргагүй. Энийгээ ухамсарлаад бүр яг ингээд эцэг хүн болох гэдэг чинь зүгээр нэг хүнийг жирэмслүүлээд чиний нэрийг авдаг хүүхэд гараад ирэх биш. Тэр хүүхдийг ядаж 18 хүртэл нь эрүүл аюулгүй байдлаар хангах нь чиний үүрэг юм аа. Эцэг их хоёулангийн үүрэг. Тэгтээ ээж нь байлаа гэж үүргээс алга болохгүй юм аа гэдгийг л амар сайн ухамсарлуулах хэрэгтэй ах л та. Тэгэд ер нь би ингээд сүүлийн үед ингэж боддог болчиход байгаа. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. Ямар нэгэн бодлоо гэд би ганц би аав юм уу ээж болсон ч зүгээр би энэ хүүхдийг өсгөж чадна гэж бодсон үедээ ер нь хүүхдтэй болол зүгээр гэж боддог болчиход байгаа байхгүй. Гэхдээ яхав энэ заавал салах талаар биш. Ямар нэг байдлаар хин нэг нь асарж болно шүү. Эхнэр нь төрхийн хүндрэлээр нас орчихлаа гэхэд тэр няраа хүүхдийг чи өөрөө өсгөж хүндэлгэж чадах уу? Чамд тийм одоо хамаатан садан хүрээлэл чам туслах хүмүүс байгаа юу? Санхүүгээ чи чадах уу? Эмэгтэй хүн ч гэсэн би ингээ хүүхдээ гаргаад байж идэл нөхөр маань хосолд ороод нас орлаа гэхэд би энэ хүүхдийг 18 хүртэл нь аваад явчих надад санхүүгийн боломж чадвар байгаа юу? Надад туслах хүмүүс байгаа юу?
Мэдээж хүн болгон тийм боломж байхгүй. Гэхдээ энэ бол яг бодит эрсдэл. Сүүлийн үед энэ эрсдлийг бид нар бүгдээрээ маш харж байгаа. Угаасаа л байсаар ирсэн. Тэгэхээр хин нэгэнд найдаж хүүхэд гаргах биш. Аав нь ч ээж нь ч айл нь хариуцлага үлээгээд тэгээд хүүхдийг 2 нас хүртэл нь ерөнхийдөө ээж нь асардаг. Асрах одоо юу гэдэг те. Одоо нэг тийм нийгмийн тогтолцоо байгаад байгаа. Яагаад тэгэхээр бид нарт мөн байдаг. Хүүхэд ээжтэйгээ хамгийн одоо энийг гэсэн байдаг. Тэгээ тийм үед хүүхдийг ээжтэй нь одоо эхнэр нөхөр 2 хүн ч юм уу ээж аав 2 болсон хүний хувьд зорилго нь нэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэр зорилго юу вэ гэхээр та хоёроос бүрэн хамааралтай өөрийнхөө амийг хариуцж чадахгүй хүүхдийг ядаж нэг тэгээ жоохон өндөлгөөд авах. Тэр хүүхдийг жоохон томруулах. Ерөөс та хоёрын нэгдсэн зорилго нь тэр байх хэрэгтэй. Тэгэхэд яг тэр зорилгоогоо бүрэн ухамсарлаагүй зарим нэг нөхрүүд аауд болохоор ягаад байна гэд сүүлийн үед яриад байгаа бай гэхээр сүүлийн үед ч хүүхэд гараад ирсэн чинь намайг тохоо ойлцсон. Намайг халамжлахаа ойлцсон. Надад хоол, надад ийм юм хийж өгөхгүй болцсон. Тэг ингээ хүүхдтэйгээ барьцаад байх хандлага маш их гарч байгаа гинэ. Тэгэнгүүтээ намайг чи ингээ тоохгүй намайг өмнөшгөө хайрлахгүй болохоор би ингээ өөр хүнтэй болцсон, өөр хүнтэй явуулцсан гэдэг юм байдаг. Болцсон гэл одоо сүүлийн үед би маш их уншиж байгаа. Тэгэхээр тэр ингээл насанд хүрсэн хүн гэдгээ эцэг болсон хүн гэдгээ ухамсарлаагүй л байна л да. Тэнд ингээд нөгөө ээжээсээ хайр халамж гуйж исэн жоохон хүүхэд чиг ээж нь тахгүй болохоор нөгөө өөр хүн рүү явчихж байгаа юм шиг нэг тийм л юм байгаад байна. Тэгэхээр тэнд өөрийнхөө одоо нөгөө ядарсан биеэ түлжүүлэх гээд тэг одоо хагалгаанд орсны дараа амар их унтаж амрал гэдэг. Тэгэхэд дөнгөж төрсөн ээжд бол эхний 6 сар ер нь унтдаг ээж ховор штэ. Бүрэн унтаж чадахгүй уймраатай. Тэгээд тэнд анхаарал нь цаг үргэлж тэр ингээд улаан ялцраа хүрхэд хүртэл амар ясн ингээд хугарчих юм шиг хариугүй юм байдаг штэ. Тэр нэг ямыг ингээд амьдруулчихъя да гэд явж байгаа тэр их нэртэй хажуугаар нь тус болоод хоёулаа энэ хүүхдэд өндөлгөөд авъя гэхийн оронд чи надад бас анхаарал хандуулаа гэд насанд хүрсэн хуулийн этгээд өөрөө тэр хүн мөнгө олдог. Өөрөө тэр хүн хүний хийж чадах бүх юмыг хийж чадна. Тэр хүн уйдаа дэвэл өөрийгөө зугаацуулах бүх юм байна. Тэр хүнд мөнгө нь байна. Тэ ажил хийж мөнгө олж байна. Тэгэхэд заавалчгүй хин нэг хүн миний хойноос гүгээд тэ тэр хүнд гар хүл эрүүл бүтэн байвал хоолоо хийгээд идчихэж хувцас аваагаад хийж чадна. Гэтэл тэнд чи ялах хүүхэд өөрөө би ч ингээд ядраад хажуугаар нь ялах хүүхэд амьд байлгаж би одоо бүр ингээд заавал онцолж ярмаар байгаа байхгүй. Ээж юм уу ойр дотныхын хин нэгний хараа хяналт асрамж байхгүй бол ялах жоохон хүүхэд бол шууд амнасаа алдах эрсдэлтэй. Амнасыг нь хамгаалж байгаа тийм үйлдэлтэй тийм хариуцлагатай ажил хийж байгаа хүнийг хажуунаас нь тийм аар шархан одоо өөрийнх нь эгоны л асуудал. Миний эгог чи ингэж өгөөч. Чи намайг одоо ийм бүхнээс илүү тэ нэг тавьдаг гэж мэдрүүлээч гэдсэн байдлаар ингэж одоо зовоож байгаа байхгүй. Тэнд хоёулаа тэр хүүхдийг өсгөөд авцсан бол дараа нь тэ юмд чинь нэг ингээд нэг юу байгаа шүү дээ. Одоо чухлын дагаалал байгаа. Нэгдүгээрт нь хүүхдийг амьд болгох байгаа байхгүй. За тэгээ нэг хүүхэд 2 3 хүрээд хөөрхөн болоод эхлэх үед чинь нэгдүгээрт ихнэр чинь шүн унтаж амардаг болно. За тэгээ нөгөө бие галбар нь бас буцаад байсан байрандаа очино. Өөртөө анхаардаг болно. Өөртөө анхаарахын хажуугаар бас одоо гэр бүлийн бусд гишүүдтэй нөхөр мөхөртөө анхаардаг болно. Ерөөсөө л нэг 2 3 жилийн жилд одоо өөрийнхөө эгог нь хойшин тавиал хоёлаа л хин нэг зорилгоон төлөв зүтгэчихье. Тэгээд чи хүүхдээ харж байгаа харах хөдөлмөрөө хийж байгаа бол би та хоёрыг тэ ямар ч байсан идэх уух дулаан байр юм хумаар хангачья гэдэг л ерөөсөө ойлголцол энэ зүйлийг юу ахын өмнө л хүүхдтэй болохын өмнө л тэгтээ хийх ёстой л доо. Тэгээ тийм ойлголцол байхгүй магадгүй ингээд хайртай ухраас за ийм ойлголцож байх угаасаа хүн юм чинь ийм юм ойлгочих байх гэж найдсандаа магадгүй хүүхдтэй болчоор дараа нь энэ дээр ингээд ийм тохироо байгаагүйгээс болсон ч юм уу. За тэгээ тохирсон ч гэсэн бас хэлсэндээ хүрдэхгүй хүмүүс олон байдаг л та. Тэгэл тэнгүүд одоо нөгөө нэг айгуу тойрж явсан. Тэгээд одоо нөгөө асархан үнгүү хөдөлмөрлөг ингээд ороод ирж байгаа байхгүй юу.
тэрийг үнэлэх систем байхгүй бид нэр ажилд тооцохгүй байгаа. Тэнд ажил хийгээд байгааг нь үгүйсгээд байгаа учраас бид нэр ажилгүй гэртээ сууж гинэ гэж яриад байгаа. Тэгтэл одоо дэлхийн өнцөг болон мөрд өрний эмэгтэй хүмүүс ингээд асархуй болон аж ахуйн юм хөдөлмөрийг дааж авдаг. Тэгээ энэ нь нөгөө ерөөсөө тогтсон тооцоо одоо тий хөдөлмөрийн хөлс байхгүй болохоор бид нар ингээд эмэгтэй хүмүүс одоо юу яадаггүй юм шиг мөнгө оруулж ирдэггүй юм шиг юм байгаа. Гэтэл тэр нь болохоор ингээд судалгаагаар харахад жил болгон дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP-ийн 10-аас 15% тэнцэх баялагийг эмэгтэй хүмүүс үнэгүй хөдөлмөрөөрөө өгч идэг. Тэрийг албан ёсоор хийнээс мөнгө авах боловч бид нэр тэр хэмжээний ямиг үнэгүй өгöd байгаа. Тэгээ тэр нь болохоор 10-аас 18 триллион доллар гэдэг амар томтоо гарч ирж байгаа. Тэгээ зүгээр энийг болохоор авах ёстой эмэгтэй хүн болж төрснөөрөө эхнэр болж ээж болсноороо өгөх ёстой зүйл гэж бодоод байгаа боловч тэгж бодож байгаа болохоор одоо огт талархахгүй байгаа учраас үл тоож байгаа учраас энэ дээр одоо энэ нөгөө ээж болохын ч юм уу эхнэр болохын хамгийн том одоо юм зөрчилдөө энд гараад байгаа. Бид нар өдөр болгон ажиллаад байгаа боловч ажилгүй гэж хэлүүлэхээр чинь хүнд ямар урам байх юм бэ тийм үстэй. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдээ Baby Bio. Тэгээд нэг хийдэг юм өдөрт хэд давтан тэгээд тэр цикл маань 2-3 жил үргэлжлэхээр эрүүл ухаантай хүнж галзуурах хэмжээний тийм юм дорж байгаа. Тэгэнгүүт яг Монгол эмэгтэйчүүд гэхээсээ илүү эмэгтэй хүний өөрхийн зүүн совин байдаг байх. Их хүн болчхоор нөгөө гаргасан үр төлөө хайрлж хамгаалахын тулд ямар ч нөхцөлд ингээд бүх юмаа тэнд зариулаад ингээд өгч байна. Эр хүн бол тэнд нэг үр төлөв хийчээд баг нөгөө амтны инстинктээрээ хэрвээ тэр эмэгтэй хүн нэгнээс хайр хүсээд байхгүй бол хаяа яваад өгч шít. Дахиад нэг эмэгтэй жимсүүлж байгаа. Бүр ингээд бидний нүдэн дээр амьдрал дээр маш олон жишээ байдаг. Тэгэнгүүт энийг болохоор нэг талаасаа би бас гэр бүлийн нэг юм хариуцлага гэдэг юмыг багаас нь өгөх хэрэгтэй. Аав ээж нь ядаж хэлж өгөх хэрэгтэй юм байна гэж би бүр сүүлийн тараад байгаа байхгүй. Одоо ингээд ирчүүд хүн нэг юм паспортын асуулт тухайн хүний нас биш. Сэтгэл зүйн хувьд нас гэж бас байгаа тий. Тэгэхээр яг бүрэн гүйцэд насанд хүрээгүй хүмүүс сүүлийн үед маш их олон бас юм болоо да гэж хардаг болсон. Яг эмэгтэй хүн бол үнэхээр яг хүүхд төрүүлэл өөрөө ирэхгүй пал гэл өөр хариуцлага ингээд ирчдэг шүү дээ. Тийм насанд хүрдэг яаж ч бодоод ч юм уу ингээд хүн чинь өөрөөсөө төрүүлсэн хүн чинь тий зүүн совин шалгуур. Гэтэ эр хүнд тийм юм байдаг эсгийг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд би яг паспортныхаа настай адилхан наслаач гэж хэлмээр. Энэ болохоор юу? Миний тэгтээ ойлгосноор энэ бас яг хэрэгтэй хүн бас зүүн совин байхгүй гэж хэлэхэд хэцүү. Эсвэл нийгэмшлийн аргаасаа болоод өөр болдог гэж магадгүй. Жишээлбэл нөгөө ингээд багтаа хүүхэлтэйгээр тоглодог байсан хүүгүүд том болоод амар мундаг аав болдог гэж байгаа байхгүй юу? Оо та. Тийм. Тэнгүүд бид нар нөгөө эрэгтэй хүүхдэд хүүхэлдээ барбигаар тоглох гэхээр яадаг лээ. Болооч чи. Охтуудын тоглоом. Тийм, эмэгтэй хүүхд шүү дээ. Одоо энэ чинь ингэж аа гомо болно. Чи зүгээр буу аав. Тэнд сэлэн бороохоо аав. Цэргийн машин аав. Тэгээ бид нар ингээд цаанаасаа хайрлах, инрэх инстинктийг нь одоо гендрийн хөвшмөл ойлголтоор хүүхэд байхаас нь боомлоод тэр хүүхдэд хүүхэлтэйгээр ингэж тоглох нь буруу гэсэн ойлголтыг өгөөд одоо тэр байгалийн инстинктээс нь ерөнхийдөө ингээд салгаад байгаа байхгүй. Одоо манай гариг дээр яг төгс улс байхгүй. Гэхдээ гендрийн одоо ийм эрхтгш байдал хамгийн ойртсон хэсгүүдийг болохоор Скандинавын орнууд гэж ярьд юм лээ. Тэгээ тэр орнуудад яадаг вэ гэхээр хүүхэд байхаас нь хүүхдүүд нөгөө нэг юм цэцэрлэг сургуулаас нь эхлээд хүүстэй тоглоомор өрөөсө тоглолтгоо. Бүгдээрээ хүүхэлтэйгээр тоглолно. Одоо уулуурхаа машинаар тоглолно. Хичээлүүдийг нь ч гэсэн охид нөгөө хоол хийдэг, хүүгүүд мужаа хийдэг юм байхгүй. Бүгдээрээ зэрэг бүгдийг хийн. За тэгээд дээрэс нь аав ээж хоёр хүүхэд төрөх үеэр декретээ хувааж авч болдог. Одоо хүүхэд төрөх үед аав ээж хоёуланд нь ямар ч гэсэн эхний нэг хідэн сардаачуулаад декрет өгдөг. Ягаад тэгэхээр аав нь ч гэсэн тэр дөнгөж төрсэн хүүхэдтэйгээ одоо нөгөө тий бонд гэдэг одоо нөгөө холбоо нандан их үрийн эцэг үрийн холбоо үүсгэх цагт нь тэр хүүхэдтэйгээ ингээд энэг шиг хэвээр
Тэгээ аауд нь бас нөгөө талаас ингээл төрснийхнаар ээжтэйгээ үлдээл аауд нь ингээл ажилдаа яваад хахаар тэр хүүхдэд чинь бас аавтайгаа энийг шиг цаг мэдээж багасч байгаа. Тийм болохоор төрсний дараа аав ээж хоёуланд нь цаг өгдөг. Тэгээ тэрнээс дараа 1 жилээс 2 жилийн хугацаанд ингээд декрет аав ээжийн голд өгдөг. Тэр хоёр яаж авах нь одоо тий өөрсдийнх нь ээж нь 6 хүртэл нарчаа 6-аас нь аав нь харна ч гэдэг юм уу. Тэр дундаа аав нь декретнийхэн одоо хугацааг илүү аавна гэвэл бүр урамшуулаад тэрийг нь урт өгдөг ч юм уу. Тийм байдлаар одоо тэнд хүүхэд өсөхийн хэцүүг нь одоо аав ээж хоёр нь хоёулаа мэдрэх гэдэг шүү дээ тий. Яг хүүхэд төрөх бол угаасаа биологийн бидний одоо үүрэг учраас бид нэр ингээд төрүүлэхийн төрүүлчин. Тэгтэл яг миний хувьд бол яг төрөх бол тэр хүүхэд төсөхийн дэргэд бол нөгөө олон сар нойргүй хонохын хажууд бол бүр юу ч хийсэн байхгүй. Нэг өдрийн л өвдөлч юм шиг. 10 сар яг жоохон юм тухгүй байсан. Тэгээд гэхдээ мэдээж амар хүндрэлтэй жирэмсэлдэг хүмүүс бас байгаа. Тэгээ хордлого өгдөг, биеийн хавгнадаг, тэгээд янз бүрийн бас эрсдэлтэй аюултай юмуд байгаа. Миний хувьд харьцангуй хөнгөн жирэмсэлсэн гайгүй төрсөн. Тэгтэл төрсний дараа ерөөсөө 6 сар эхний бол би 6 сар бүр ерөөсөө 2 цагаас илүү унтчих үзээгүй би бүр ингээд нойрны дутагдлалд орохоор хүн ингээд юм ярьжсэн юм мартаад өгүүлбэр дундаасаа мартаад ирүү мэрүү ингээд унжаад нүд ирэлж компьютерыг гацдаг шиг болдог юм билий. Тэгээ ерөөсөө миний тэр тухайн үед боддог байсан цорын ганц юм бол би нэг 4 цаг тасралтгүй унтаж үзэх юмсан гэдгээс надад өөр ямар ч юм бодогддог байсан байхгүй. Тэгээд нөгөө Америкийн холбооны мөрдөх төвчнөөс юу хүнийг хүчээр нойргүй байлгахыг яг эрүүдэн шүүх нэг арга гэж албаасаар тооцдог. Тэнгүүд ингээд дөнгөж төрөөд айгүй хүнд тэ хэцүү бие махбод тэ шархалцсан байгаа. Дээрээ бид нэр ингээд эрүүшүүлтэнд орж байгаа юм шигээр тэнд ингээд 6 сар Багдад тэ 6 сар тэгээ дэшиг ингээд нойргүй явдаг. Ч юм уу тийм юмыг үзэж туулж байгаа. Ажил хийж байгаа гэд тийм юмнаас одоо тэгэл ихэнх эмэгтэйчүүд чинь нөхөр нь ажил хийж байгаа за нөхөр маань шүн наамдаг тэгэл өөрөө тэр мөөн байгаа штэ би өөрөө хөвөлчин гэдэг юм уу тэр болгоныг өөрөө ингээд нөгөө нэг туулж авч байгаа штэ тэнгүүд магадгүй ингээд хүүхэд өсөхийн хэцүүг нь ойлгохгүй болгоор хүүхэд тэгэл төрөөл гараад ирэх юм бол тэл өөрөө болчих юм шиг үздэг учраас тэнд бас л нөгөө хөдөлмөрийг нь хүндлэхгүй үнэлэхгүй тэ ойлгохгүй байгаагийн шинж тэнгүүд одоо нөгөө Скандинавын орнууд жишээлбэл ингээд аавд нь яг хүүхэд өсөх ямар байдаг юм бэ? Ээж нь тэгвэл нэг 6 сар болгочоод ажилдаа орчихоо. Тэг яг үүндээ 2 нас хүргээд хүүхдэд цэцэрлэгдэхэд бол надад амарсан. Офисын ажил бол тэр хүүхэд бүтэн цагаар өсөхийн хажууд бол зүгээр амралтай байхгүй. Ажил дээр очиж амарьяал гэж байгаа байхгүй. Тэнгүүд 6 сар болгочоод тэгвэл аав нь авчих. Аав нь 6 сартаагаас нь авж өсгсөн хүүхдээ дараа нь одоо тэр ямар хэцүү байдгийг мэддэг учраас тэр хүн дараа нь ингээд бодлогогүйгээр одоо гэрүүлээ хаяад өөр хүүхэд хийгээд өөр хүүхэд энт хийгээд явах уу тэ тэр ингээд өөрөөсөө золиос гаргасан хүн чинь ямар хэцүүг мэдж байгаа болохоор бас хариуцлага нэг дагаад нэмэгдэн гэдэг үднээс тэгэж хүмүүжүүлдэг юм байл л тэ. Тэнгүүд бидний одоо нэг уламжлалт сэтгэлгээ болохоор тэ эрэгтэй хүүхдийг бага байхаас нь одоо тэр хүнийг хайрлаж инхрийлэх ч юм уу тий зөөлөн байх тэр инстинктээс нь таслаад шалчгансан талчгансан уйланхай охин шиг юм боллоо. Надгаа жоохон хатуу гараар өсөг. Надгаа жоохон чангал эр хүн юм байвал одоо тэгээд онгоонд орно. Тэгтэл яг эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхд хоёрыг ингээд харьцуулахад эрэгтэй хүүхд хамаагүй зөөлөн байдаг шин. Ээжтэй илүү наалтдаг, илүү хурдан уйлдаг, илүү сэтгэл нь хурдан хөдөлдөг ч юм уу. Харьцуулахад ингээл нэг 2 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн огт нь амар бие даатсан тэргээр явж хаад хүүгүүд бол тэгэл яг өөрийнхөө дотны үннийг бараадаа л тэгэл айсыг нь хараал айгу хөөрхөн бийж идэх штеп. Тэгтэл тийм хүүхдээ чинь аваачаа тэр одоо тэр чинь ингээ хүнд энийг шиж тассан хайрладаг тэгээ ингээ өөрийгөө илэрхийлэх сэтгэл байгааг нь хүмүүжүүлэх арга гарал нь яадаг вэ гэхээр битгий уйлаад битгий гоншгоноод битгий олон юм яриад тэнгүү тэр болгоны ингээ дотроо хадгалаад бухшаад сурцсан хүн чинь том болоод хүнтэй өөрийгөө нээж ярьж чадахгүй болно. Гэхдээ ингээ юмыг хүчээр дарлаа гэх тэр юм алга болдоггүй гэвэл хизээч алга болдоггүй. Тэр хизээ нэгэн цагт гарч ирэхээ хүлээгээд улам бүр буцлаад байж байгаа. Тэнгүүд тэрийг арай зөөлөөр гаргаж байгаа нь болохоор нөгөө хэд чинь арх унгуудаа нэг юм дотроо ярд. Арх уу цогтохгүйгээр одоо тэр ингээд нөгөө чөлөөтэй ярьж
доторхоо суллаж чадахгүй болтлоо ингээд чивчирсэн юм дотор байж гэн гэсэн үг шүү дээ, тий? Надаа арх уухгүйгээр юм ярих амархан. Тэгэхэд арх уухгүй бол өөрийгөө илэрхийлж чадахгүй хүмүүс маш их байгаа. За тэгэнгүүтээ явандаа тэр бохирсан юм чинь магадгүй хүчрхийлэл түрэмгийллээр л илрэх болчоо да. Тэгээ бид нэр өөртөө хүмүүжлийн арга барилаа ер нь эргэж харах яг болсон гэж бодоод байгаа хгүй. Бид нэр хүн болгон маш өөр төрж байгаа. Хүн байтугай бүх амьтад өөр өөрийн зан аран шинтэй төрж байгаа. Тэгэхэд төрхөөс нь ингээд эрэгтэй хүүс, эмэгтэй хүүс гэдэг хоёрхан хайрцаг нь ингээд хуваагаад ингээд чихээд ахаар тэр хүн хайрцаг нь багтах нь ингээд яг тухайн үнд үлд чинь хайрцаг нь багтаагүй мануугаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Яг төрхөөсөө би өөрийнхөө хүүсэндээ 100% тохирсон. Ингээд миний хүүсэнд байх ёстой чанар надад 100% байсан ч болно. Тэр зүгээр эрэгтэй ч гэсэн яг төрөлхийн тийм байж болно. Тэгтээ 70% нь одоо би одоо хүмүүсийн эмэгтэйлэг гэж боддог, 30% нь эрэгтэйлэг гэж боддог юм байж болно шүү дээ. Тэрэнд ерөөсөө ингээ буруу юм байхгүй. Тэгээ бидний нөгөө хүйсийн хэвшмэл ойлголт гэдэг зүйл ер нь л зөвхөн Монголд биш одоо дэлхийд даяар энээс болж маш их асуудал үүсэж байгааг бид нар одоо сүүлийн нэг 20 жил бол эрчимтэй ярьж байгаа. Тэгээ бидний нэг хүйсийн хэвшмэл ойлголт гэдэг юм аа нэг шинээр тодорхойлох шаардлага бол яа харахгүй үүссэн маа. Тэгээ хүйсийн хэвшмэл байдлыг арилгана гэхээр одоо хүүсээ солих гэж бас юмыг ингээд аюу өнгөцөөр ойлгодог хүмүүс байгаа. Тэгээ одоо бидний ярьдаг 90 нэрээрээ эмэн нэмээрээ л гэдгээл одоо ерөнхийдөө болох хэрэгтэй байхгүй. Яа тэгэхээр тэр юмыг болохоор ихэнхдээ хизээч сайн шин дээр ярьдаггүй. Тэр болохоор эмэгтэй хүнийг илүү хүлж, илүү ингээд дарангуйлалт хүлцэнгүүд болохтой эмэн нэмэрэ гэж ярьдаг. 90 нэрээрээ гэдэг дээр юун дээр ярьдаг вэ гэхээр хөвчлийн эрхтэй хүнийг хүчрхийлэл ч юм уу түрэмгийлэл тийм юмд уриалгахтаа тэр үгийг хэрэгэлдэг. Тэрнээс сайн юмны жишээн дээр би 90 нэрээрээ эмэн нэмэрэ гэж ярьж байгааг бол ерөөсөө сонсоогүй. Тэгэхээр ерөөсөө 90 нэрээрээ эмэн нэмэрэ биш. Доолигоор агимагаараа батаагаараа байгаасай л гэж ярьж эхлэх нь одоо маш чухал гэж би бодоод байгаа байхгүй. Хүүсэнд хариулагдахгүй байна. Тэгэхээр за нийгмийн талаас ер нь ихэд нийгмийн ойлголт нэг юм байна. Биднийг ингэж дүгнэж гин. Эрчүүд маань бас нэг юм гэр бүлийн хүмүүжил тэр хувь хүний өөрийнх нь төлөвшлөөс ахуулаад өнөөдөр бас нэг хариуцлагагүй эрчүүд байна. Бас их нэргээ хайхардаггүй гэдэг ч юм уу. Тэгвэл за нэг ийм тохироонд бүрднэ гэдэг чинь нэг ийм тохироонд би эмэгтэй хүн болоод төрчлөө. Монголд ээж болоод төрчлөө. Тэгвэл би тэгвэл өөртөө ямар үнцнийг өгөх юм? Би өөрийгөө тэгвэл яг хаанаас яаж зүгээр ойлгож эхлэх ёстой юм? Тэгэхээр энэ дээр л нөгөө нэг юу авах шаардлага гарна л да. Бас нөгөө өөрийгөө хайрлах гэдэг ойлголт тэр чинь тэгтээ бүр маш өргөн том явуулчихж байгаа байхгүй тий. Тэгээд юу гэдэг хэрвээ эцэг их нь одоо нөгөө бидний өөрийгөө хайрлах одоо энэ зуршил гэдэг юм уу? Энэ нөгөө нэг бидний анхдагч нөгөө асран хамгаалагчаас яг хүүхэд 100% сурдаг. Одоо ээж аав нь тэр хүүхдийг ямар нэгэн нөхцөлгүйгээр хайрлаад, урамшуулад ингээд тэгээд исэн бол тэр хүүхд өөртөө итгэлтэй өөрийгөө ингээд хайрладаг. Тэгээ хүндэлдэг. Тэгээ өөртөө ингээ муухай харьцах гэсэн хүний хүлээж авдаггүй. Өөрийгөө хамгаалах тийм инстинкт сэтгэл зүйн хувьд биеийн хувьд ч ингээ хүчтэй болоод өсчдөг. Тэгээд мэдээж харамсалтай нөгөө бүх эцэг төгс биш. Бид нар бас анхудаага амьдарч үзэж байгаа учраас ямар нэгэн байдлаар одоо тэрийг нь дутуу заасан ч юм уу. За яг эцэг ихээс болоогүй эцэг их нь айгүй гоё хайрлаж итэл аваачаад одоо нэг ямар нэг нийгмийн харилцаанаас болоод тэгсэн юмж байж болно. Тэгэд өөрөөсөө яг тэрийг мэдхгүй эцэг их бол хүүхдэд тэрийг зааж өгөхгүй. Тэгээд тийм юмыг мэдэрч өсөөгүй хүүхэд ямар нэгэн байдлаар хэнийг хайрлуулахын тулд өөрийгөө батлах ёстой, нотлох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон байдаг. Нөхцөлгүйгээр зүгээр хайрлах гэхээр тэрийг хүлээж авч чаддаггүй ч юм уу. Тэгээ энийг л нөгөө нэг одоо нөгөө үед амьдсан хараал гэдэг чөтгөрийн тойрог гэдэг байгаа юм тэр байхгүй. Өөрийгөө хайрлаж сураагүй хүн хайрлаж чадахгүй байжгаад хайр горцсондоо хин нэгнээс суугаад тэгээд хүүхдтэй гаргаад хүүхд мөхт гаргахаар ингээ хайрлуулж байгаа гэж бодоо явж идэл одоо тэрийг хүртэж чадаагүй ч юм уу. Тэрэндээ сэтгэл хангалуун бус байжгаад за тэгээд хүүхэд бол яг хажуудаа харж сурч хөгждөг амтан учраас тэр байдлыг хараад хэвэн юм байна гэсэндээ одоо тэгээл ингээд тойрог нь үргэлжилж байгаа. Тэнгүүд
ямар нэгэн байдлаар одоо түрний хэлсэн шиг одоо ийм нөгөө онцгүй хүнтэй суудсан хүн байна гэдэг чинь штэ. Тэгэхээр яг тэр хүмүүст яг л нэг л нөгөө нэг одоо ижил зүйл байгаа. Тэр нь болохоор яг өөрийгөө бүрэн хүндэлж харилж байгаагүй учраас яа тэгэхээр үерхэх үедээ ч гэсэн энэ бүгд нөгөө нэг анзаарагдана. Тэгэхээр өөрөө өөртөө итгэлгүй өөрийгөө яг гоё хайрлуулах одоо ирэхгүй гэж боддог байсан даа ч юм уу. Өөрт нь ямар нэг байдлаар одоо үерхэж авах үедээ нэг л болохгүй байсан хүний хайртай юм чинь яах вэ? Бид хоёр болгоно би хичээн чадна гэдэг юм уу? Надад эсвэл хайртай байх гэж найцсандаа ч юм уу. Тэгээд ингээд хүүхэд гараад одоо хүүхэд гарсны дараа нөгөө ингээд халамж хайр юм байхгүй болоод ганцаарцсан мэдрэмжил төрж байгаа. Тэнгүүд тэр үедээ бол хийх хамгийн ихний алхам бол ямар ч байсан өөрийгөө л нөгөө хайрлаж сурах гэдэг юм уу. Тэгээд тэрний тулд мэдээж маш их уншиж судлах хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүйч, мэрэгжлийн сэтгэл зүйчийн тусалцаа хэрэгтэй. Тэгээд ер нь бол ихэнх нь одоо мэрэгжлийн сэтгэл зүйчийн удирдамжаар өөр дээрээ л ажиллах тасгалууд байгаа л да. Яагаад ер нь нөгөө ингээл бүх юмыг яг үндэс суйрлуун бодно л доо. Би ер нь яагаад анханасаа ийм сонголт хийх болсон юм болоо. За ийм сонголт хийхэд миний бага наснд болсон юу нөлөөлвөө. За хэрвээ тэр үедээ би ингээ юу ч мдээгүй байжгаад ингээд ийм алхам хийцэн бол одоо би дараа нь хэрвээ тэр үедээ буцаж ичвэл би юу хийх байсан бэ ч гэдэм үү. Тэгээд ингээд яг одоо хундаам нь дали тавьсан байгаа байшин учраас ингээ хэлбэлзээд байгаа бол одоо тэгээд бүр тэр нөгөө суурнаас нь очиж шинээр эхлэх шаардлага гарч байгаа байхгүй. Тэгээд үүн дээр мэдээж туслах мэдээллүүд байгаа тий. За тий энэ дээр бол ялангуяа тэр хөлсгүй хөдөлмөр асархуун одоо хөдөлмөр гэдэг ойлголтыг бас маш сайн мэдэх хэрэгтэй. Одоо нөгөө тэмт чинь янз бүрийн гимшил төрж байгаа би ингээд хүнээр тий тэжээлж инж гэдэг юм уу тий. Тэр үедээ бол ерөөсөө яг өөртөө болон бусдад яг хэлж сурах хэрэгтэй. Би ерөөсөө зүгээр суугаагүй. Би хөдөлмөр хийж байгаа. Тэгэд 24 цаг тий 24 цаг 7 хоног ажиллаж байгаа. Би яг хин нэгнээс компаниас ч юм уу захирлаас цалин аваагүй. Тэгтээ би ингээ гэр бүлийнхаа төлөө ажиллаж байгаа учраас би одоо ингээ нөхрөөсөө цалин авч байгаамаа. Нөхөр маань намайг цалинжуулаад ажиллаж байгаамаа. Тэгтээ ингээ нөхөр маань ингээ харин ч ингээ айгүй хямдхан тий боломжийн үнээр ингээ намайг ажиллаж байгаамаа. Ингээ миний хийдэг бүх юмыг юу ах юм бол манай нөхөр авч дийлэхгүй гэдэг үүднээс нь тогооч, хүүхэд асрагч, цэвэрлэгч гэр тэгээд юу байгаа. Төлөвлөгч одоо нөгөө менежер тийм хувийн туслах хэмээг өмнөөс нь төлөвлөж одоо ингээрээ тэгээрээ ингэдэг шүү одоо ингээд тэрний төрсөд дурлах чинь ингэж чинь гэр бол хоорондоо юу болж байгаа бүх юм тэр хүүхдээ юм ингэсэн одоо тэр хүүхдийн одоо юун дээр очин ингэн тэгэн зохион байгуулагч тэгээд сэтгэл зүйч эрэгтэй хүмүүс нөгөө хоорондоо ямар нэг одоо хобби ч юм уу ивент ч юм уу ямар нэг дуртай ямаараа найзалдаг болохоос эмэгтэй хүмүүс шиг нөгөө сэтгэл зүгээрээ тий сэтгэл санаагаараа ингээ бүх юмаа илчилж найзлахтай айгу муу гэж байгаа байхгүй. Тэгээ эмэгтэй хүмүүс болохоор нөгөө нэг хинтэй ч хамаагүй ингээ сэтгэлийн холбоо үүсгэжтэй. Хоёр эрэгтэй болохоор ингээ хоорондоо ингээл юм нийн нуугүй ярьж марих тийм юм айгу хэцүү гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эгоноосоо олдох юм уу ингээ нөгөө нэг одоо хэцүү байгаа юм а ярьж марих айгу дургу. Тэгээд зүгээр хэд нэг хамт байхаар одоо спортын тоглолт үздэг ч юм уу, PC тоглолт ч юм уу, ямар данд явдаг ч юм уу хоббигоор найзалдаг. Тэгээ тийм болохоор ихэнх хэрэгтэй хүний хувьд яг сэтгэлээ уудалдаг бүх юмаа дэлгдэг цорын ганц хүн ихнэр. Тэнгүүд бид нар ингээд тэр хүний одоо ингээд те одоо сэтгэл зүйг зохицуулах тэр үүрэг нь бас хүрээд ирж байгаа. Хитрхи стресстэй дээл заа чи одоо ингээд тэг. Дээрээс нь эрүүл мэндийн зөвлөх. Эрэгтэй хүмүүс одоо Харвардын эрүүл мэндийн хүрээлэнгээс судалгаа хийдэм билээ. Хизээч гэрэлж байгаагүй эрэгтэй хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал нь 3 дахин өндөр байдаг гэрэлсэн эрчүүдээс. Тэгээд одоо эрүүл мэндийн судалгаагаар гэр бүлтэй эрэгтэйчүүд илүү хууртай амьдардаг. Тэгээд тэр нь болохоор нөгөө гэрэлтийн аз жаргалтай байдлаас хамаардаггүй гэж байгаа байхгүй. Аз жаргалтай ч аз жаргалгүй ч эрэгтэй хүмүүс гэрэлсэн л бол их нэртэй л ямар ч гэсэн
гэрлээгүй хүмүүс салсан хүмүүсээс урт насалдаг. Эхнэр тэнд халамжлаад байна. Тэднэр чинь гайгүй гэрийн хоол идүүлээд байна. Тэгээд нэг дасгал масгал юм хийгээд нэг хийлгээд байна. Тэнгүүд эсрэгээрээ гэр бүлтэй эмэгтэйчүүд аз жаргалтай байвал бас эрүүл мэнд нь сайн байдаг. Аз жаргалгүй байхаар доош орчдөг. Яа тэгэхээр тэнд нөгөө дандаа стрессийн даавар яваад кортизол нэмэгдээд тэнгүүд одоо нөгөө аутоиммун буюу өөрийнхөө одоо тархлаа нь өөрийнхөө бие рүү дайрдаг тийм өвчнүүд болон зүрхний хим алдагдах өвчин хамгийн өндөр байдаг гэж байгаа байхгүй юу? Аз жаргалгүй гэрэлттэй эмэгтэйчүүд зүрхний хим алдаад байна гэхээр яадаг гэхээр байнга айгаад байна гэсэн үг байхгүй юу? Айсараагаа зүрхэнд тэгсэн байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд гэр бүлтэй аз жаргалтай гэр бүлтэй хүмүүс айгүй ирүүл. Тэгээ дараа нь болохоор ганц бие эмэгтэйчүүд ирүүл. Тэгээ аз жаргалын индексээр бас өндөр. Тэгээ хамгийн доор нь ямар хүмүүс байгаа гэхээр аз жаргалгүй гэрэлсэн эмэгтэйчүүд, тэгээ ганц бие эрэгтэйчүүд. Ганц бие эрэгтэйчүүд ерөөсөө л ямар нэг юмар одоо нас барах магадлал нь хамгийн өндөр байна гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд тэ та нар юу авчирж байгаа, тижээлэхээс өөр юу хийж байгаа юм гэхээр бид нар бүр бараг амьдрал аваад ирж байгаа байхгүй. Бид нар аз жаргалгүй байсандаа ч одоо тэ та хоёр хэрүүлтэй уралтай байсан ч гэсэн нөхөртөө тэнд чинь илүү урт наслах юм өгөөд байна. Өөрөө тэнд чинь гэхдээ наслах байсан наснаасаа гэд хороогоод ирт. Би 90 наслах байсан бол 87 наслах гээд ирт. Зүрх маань өвддөг болчихно. Айсаар аваад гэхээр чинь тэ. Тэгэхээр энэ бүх тэ золиос болон хөдөлмөр гэдэг ямиг өөрөө дандаа бодох хэрэгтэй. 50-50 байна гэж яриад байгаа. Тийм. Сүлээд 50-50 ярина гэж яриад байгаа. Тэгтэл ингээд хүмүүсийн ярьж байгаа 50-50 болохоор зүгээр санхүүтээр л 50-50 болчиход байгаа байхгүй. Хоёлаа 50-50 гаргая. Тэгээд ар гэрийн ахуй ажил сэтгэл зүйн одоо тэр ажлууд болохоор 90-10. Тэгэхээр тэнд шудраг байдал нь хаана байгаа. Би ингээд хамаагүй их цагийг гэртээ зарцуулж хамаагүй их одоо хөдөлмөрөөрөө ингээд та нарын тав тухтай байдлыг хангаад байгаа юм бол яагаад би яг адилхан санхүүгээд байгаа. Хэрвээ 50-50 бай гэвэл бүх юмнэрээ л 50-50 байхыг хичээе. Гэтэ ямар ч төгс гэр бүл 50-50 гэж байдгүй юм да. Үнэхээр мундаг бол өстө 60-35 ч юм уу. Тэ? Нэг тиймэрхүү л байвал байх 60-40 ч юм уу. Тэгэнгүүт нөгөө манай монголчуудын ер нь монголчууд гэлтгүй Аз соёл амьдралын хэм маягийнх нэг юм бүлсэг штт те бөөнөрөө ингэж манай монгол бол хавхтай л гэж байсан баг. Азууд бол ингээл нэг юм ах トゥ хамаатай саднараа өвөө юм амьдардаг. Одоо бид нар ч гэсэн байна. Хичнээн улаан замны гэрт орж ирээд амьдрахгүй ч гэсэн хоёр талын аав ээжийн нөлөө маш их байдаг. За тэгэнгүүт одоо агима бит хоёр нөхрүүдтэйгээ аягүй сайхан ойлголцчихлоо те. Манай нөхөр намайг ойлгодог маш их одоо үнтэй хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг ойлгодог ч гэсэн хажуугийн хүмүүсийн нэг юм хандлага байдаг шүү дээ те. Одоо ингээл би маш олон тийм эмэгтэйчүүдээ сонсч ирсэн. Найзуудаасаа ч гэсэн ингээд гэртээ ингээд хүүхдээ хараад уг нь бол харах амар гоё байна. Ягаад тэгэхээр хүүхд маань дахиж том болохгүй. Одоо жоохон болохгүй те. Яг юм амар гоё маад жаргалтай үе ингээд зүгээр ингээд мэдрээд кайфраад байж байгаа эмэгтэй рүү очингуудаа чи ажилдаа орох болоогүй юу те. Одоо ингээд энэ бүх зарлаа чинь хөрчин л дааж гин үү гэдэг тэр хандлага тэр гэхдээ маш тийм хортой хандлага. Ялангуяа энийг би бүр яг хэлмээр санагддаг байхгүй юу ингээд би өөрөө надад зүгээр байхад бусад хүмүүс орж ирээд тэгж хэлээд байдаг айгүй сонинтэй тэр хүмүүсээс гэтээ би мөнгө аваагүй те тэгэнгүүт ингээд яг юм гэр бүлээс орж ирж байгаа эсвэл тэр нь одоо ах トゥ хамаатан садан байнаас нөхдөж бай тэгвэл тэр нэг юм орж ирж байгаа юм сөрөг юм дарилтууданд би тэгвэл өөрийгөө яаж хамгаалах хэвтэй гэр бүлийн хүн та хоёр л нэгдсэн нүртэй харахтай энэ талаараа яриад тийм юм яриад байгаа бол одоо магадгүй өөрийнхөө таллаасаа ер нь бол бид тэгж л боддог. Хоёр хүн хоёр талаас гэрүүлэлтэй болж байгаа. Хоёр талын талынхан байгаа. Хин өөрийнхөө талыг хариуцах. Тэр нөгөө харилцааны хувьд хариуцах хэвээр. Манай талынхан манай нөхрийг хэмлээд иж болохгүй. Нөхрийн талынхан надад тийм байхгүй. Би одоо тэр хүмүүс одоо нөгөө талын хүмүүстэй бол би ингэж өөрийгөө хамгаалж ямар нэг байдлаар тэхгүй. Хин өөрийнхөө талыг одоо ингэж хамгаална гэсэн л байр суурьтай байх хэрэгтэй гэж боддог. Азар яг бит хоёрт яг тиймэрхүү одоо юу гэдэг юу байдаггүй. Хоёр талынхаа маань их амьдралд ордоггүй. Тэгтээ магадгүй ер нь бол бит хоёр нөгөө санхүүгийн хувьд яг нөгөө нэг 100% хараат бус болохоор ер нь
аль нэг талаасаа санхүүдэд оролцуулчихаар л ер нь бас ингээд амьдрал тохшуу нэмэх нь бас нэмэгдчихдэг байж магадгүй. Тэгэд ер нь л юу гэдэг хоёр хүн гэр бүл болохоор болсон бол нөгөө нэг анхдагч үндсэн гэр бүл нь та хоёр болон та хоёрын дундаас төрсэн хүүхэд болчихж байгаа байхгүй. Танаа өсөж төрсэн аав ээж чинь ч юм уу хамаатан садаа ах дүүнэр чинь болвол одоо хоёр дахь гэр бүл болж байгаа. Та нар нэгдүгээр тавих хэвээр хамгаалах хэвээр юм чинь та нарын өөрийн бүтээсэн үндсэн гэр бүл. Тэр нь бусад хүмүүсээс ч бай, өөрийнхөө одоо хоёр дахь гэр бүлээс ч бай. Тэрийг хамгаалах нь та хоёрын өөрийн үүрэг. Тийм болохоор яг ийм нөхцөл төр бол анханасаа бас яг ярилцаал одоо нөгөө талын хадмын талынхан чинь хэлтэй юм ярих гэдэг шууд нөхөртөө хэлээл намайг хамгаалж өгөхгүй дүлгэнүүд ивэл ерөнхийдөө бүх юм ингээд зузаархаас өмнө ер нь болох хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгэхээр амьдрал маш урт. Яг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенийхээ арыг авахгүй болвол тэр дундуур ямар ч хүн орж ирж хаалгаж бутаргаж болно. Тийм болохоор мэдээж өсгөж төрүүлсэн аав ээж хайртай хүмүүс маань байгаа. Гэхдээ бидний амьдралын гол зорилго бол те одоо хүмүүс амар тэгж ярьдаг шүү дээ. Өөртөө хүн бол төрсний утга учир нь одоо үр хөвгтөө удмаа гаргах. Хэрвээ тэр нь үний юм бол бид нар тэр өөртөөс төрүүлсэн үр удмаа хамгаалахын тулд бид нар ингээ хостойгоо хамт бид нар нэг цул нэгдсэн нүүртэй хэний ч өмнө ярахад яриан зүрдгүү бит хоёр яг нэг ижил ойлголт үзэл бодолтой хүмүүс байж иж хоёр гэр бүлээ авч үлднэ. Тэр хоёр талаас орж ирсэн миний тэр маанч бай, энэ маанч бай, мундаг хүн маанч бай хамаагүй. Тэр хүмүүс өөртөө бодлыг өөртөө үлдэх ёстой. Тэгээд тэрвээ тийм яриад байвал зүгээр манай гэргийн амьдралд битгий оролцоо гэдэг талаас л хандах хэрэгтэй гэж бодож байгаа. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрээ үрдээ Baby Bio. Би чамдаа бас нэг өчтөр нэг хэлчихсэн шүү дээ. Хүний яг хил хязгаар гэдэг айгуу чухал юм байт юм байна. Тэгээд чиний ингээд нөгөө нийтлүүдийг харахаар чи тэн дээр маш их зөвлөгөө өгдөө шүү дээ. Тэгэнгүүт би өөрөө дээрээ ингээд бодонгууд ээж болсныхаа дараа би хил хязгаар алдсан байхгүй. Яг нэг юм далаж ивж байгаа юм шиг юм сонирм болсон. Яг нэг юм зам байна ингээд дайлзаад би ингээд хаанаас барихаа мэдэхгүй болсон байхгүй. Тэнгүүт одоо энэ маань ч чухал юм чи юм шиг тэр маань ч чухал юм шиг болчих жоохгүй. Анх ээж болоход аа 2 3 хүүхэдтэй болоод ирэхээр яалтчгүй одоо сүултээ нэг юм наалтаа болно гэдэг шиг болж байгаа байхгүй. Ингээд хаалт тавь сурж байна. Сураагүй тийм үе ялангуяа шинэ ээжүүдэд маш их байдаг. Залуу охтуудад ч байдаг. Тэгэхээр яг юм өөрийн гэсэн тэр нэг юм тав тухтай байдлаа хамгаалах. Тэгээд өөрийн гэсэн тэр хил хязгаараа яаж ер нь тавьж сурах хэрэгтэй байдаг вэ? Өөртөө яаж тэрийг гимшилгүйгээр ойлгуулах вэ? Ер нь өөртөө л ойлгох чухал юм шиг байна тийм. Харин тийм ээ. Тэгээ энэ дээр бас яг ингээд шууд хариулахад жаахан хэцүү юм аа. Тэр өста анханасаа нөгөө нэг гэр бүлийнхээ хүмүүжлэр хил хязгаараа тавиад сурцсан бол амар л баг. Тэгээ яг тэр хил хязгаараа яаж сураагүй одоо сайн охин сайн залуугийн хүмүүжлтэй те хүмүүс нөгөө people pleasing гэдэг чинь хүмүүст таалагдахын тулд одоо өөрийнхөө тав тухтай байдлаа ингээ хойшин тавьдаг хүн тийм хүмүүжлэр өсчихсөн бол одоо тэр одоо хил хязгаараа тогтоох тэр аялал бол бас л насанд хүрсэн амьдралын нэлээд хэдэн жилийг л аавна л да. Тэгээд тэрийг яг ингээд нөгөө товчоор хэлэхэд айгүй хэцүү. Хүн болгоны хувьд яг өөр байгаад байгаа. Тэгээд магадгүй хүн болгоны хувьд одоо хангалттай гэсэн нэг цэгэл ирдэг баг. Одоо би энэс илүү төвчж чадахгүй юм байна. Ягаад хэр тэр чинь нөгөө хил хязгаараа хөмсөр хагаад өөр төр ингээ бүр ингээ тулаад ирсэн байхгүй. Тэгээ ингээ гаднаас ирж байгаа дайралтууд бүгд шууд ямар ч хамгаалтгүйгээр орж ирэх үед л за одоо хангалттай энийг би дахиж төвчгүй гэсэн үед л магадгүй хүн яг буцаагаад ингээд хил хязгаараа түрээд эхэлдэг байх. За тэгээ миний яг өөр төрөө хэрэгжүүлж исэн нэг арга бол би нөгөө ингээд зүгнэлт кинонууд дээр ингээд нөгөө үйл үзэгдэгч нэг юм хамгаалалт байдаг штэ тийм нэг хөөс шиг. Би ер нь бол яг хил хязгаар тогтоохдоо яг тэгж өөрийгөө төсөөлдөг байсан. Хүн ингээд надад ингээд таалагдахгүй юм ярьж байгаа ч юм уу ингэж аваад би өөрийгөө ингээд шууд нүднээ төсөөлөд гадуур маань юм хөөс шиг юм үйл үзэгдэгч хамгаалт бамбай үсчлээ. Тэгээ тэр хүний үг ингээд над руу хүрэхгүй ингээ ойж ийн гэж би төсөөлж дотроо боддог байсан. Дуг гэж бүр ингээ чан гэдэг нэг шил тогсож байгаа юм шиг ингээ газар үг нь ингээ унжийн гэж би төсөөлдөг болсон. Тэгдэг болсноос хойш ер нь нөгөө хүмүүсийн үг надад нөлөөлөх нь гайгүй болж эхэлсэн. Тэгээ нөгөө ямар ч хил хязгааргүй байх үед нөгөө хүн болгоны үг толгой дотор орж ирээд эргэлдээд байхаар өөрийнхөө одоо бодлыг сонсох амар хэцүү байдаг. Тэгээ тийм болохоор хамгийн түрүүнд нөгөө өөрийнхөө толгойг цэгцлэх доторх бодлуудаа хэний бодол вэ, хэний үг вэ гэдгийг ялгаж салгах.
Тэгээд ийм юм байт юм лээ. Ихэнх хүний хувьд, эмэгтэйн хувьд ялангуяа хэм жоохон шүүмжлэгч гэр бүл төрсөн бол тий толгой дотор чинь чамайг шүүмжилж байгаа хамгийн муухайгаар хилж байгаа хоолой ээжийнх нь хоолой байх гэдэг гинэ. Чи бүдүүн байна, чи юм байна, болохгүй байна, ажилгүй байна, арчаагүй байна гэж хэлж байгаа хоолой ээжийнх нь хоолой байх гэдэг гинэ. Тэгээ одоо тэрийгээ ингэж сонс зураад мэдээж ээжүүд хүүхдтэй сайныг бодож л хэлжсэн байх. Тэгтээ тэр шүүмжлэлт хоолойг яг нөгөө хүн тэгтээ яг ингэ бодогдож байгаа толгой дотроо сонсогдож байгаа юмыг яг ингэж нөгөө ухамсараараа ажиглах нь бас амар цөөн тэрийг ингээд урсгалаараа явцдаг. Тэнгүүд ингээд толгой дотор чинь амар сөрөг хоолой ээж чинь хоолоогоор ингээд чамайг муулаад яриад ах юм бол тэрийг дуугүй болох арга хэмжээ аавна. Чи ийм тийм гэвэл гэхдээ би ийм штэ. Тэгтээ ийм штэ гэх тэрийг ингээд нөгөө юм ярих боломж олохгүй өөрөө толгой дотор өөрийнхөө хоолоогоор бүр илүү чанга яриад байгаа гэж хэлдэм бэлээ. Эсэргүүцээд. Тэгээ нэг мэдхэд тэр хоолой ингээд баг юм ярихаа болчихно. Тэгээд толгой дотроо бас ярьж байгаа тэр муухай юмыг ярьж байгаа хоолойг чи хэрвээ өөр хүнд ингэж хэллүүл чамд амар муухай санагдан да тий. Чи хүнд ингэж хэлж чадах уу? Чи хүнийг ингээд харж ийснаа чи ямар муухай бүдүү юм бэ? Чи бүр ингээд гачин авгаа олчихжээ ч юм уу тий. Хүүхөд гаргасан чинь чи өмнөхөөсөө шалгачин болчихжээ. Чи хүнд тэгж хэлж чадах уу? Тэг яхав чаддаг хүмүүс байдаг баг. Гэтэ ер нь ихэнх хүн бол те хэцүү шттэ. Тэгвэл чи яагаад тийм үе өөртөө хэлээд байгаа юм бэ? Тэ? Чи хайртай ээжтэй, хайртай эгчдүүдээ, найздаа чи ийм үг хэлэхгүй ээжэр чи өөртөө яагаад ийм үг хэлж байгаа юм бэ гэдэг талаас нь бодох хэвээр. Яагаад тэгэхээр өөртөөгөө насан туршдаа хамт байх хүн бол чи. Тэгээ тийм чи өөртөө нинжин сэтгэл гаргаж ийж тэг хатуугаар туулна. Тэг мэдээж нинжин сэтгэл гарга гэхээр бүх муухай хийсэн ч юм уу буруу юмнуудаа өөгшүүлээд гэсэн үг биш. Гэтэ ямар ч шаардлагагүй байхад өөрийгөө буруутгадаг, үгүйсгдэг тэр юмнасаа болвол холцсон зүгөө гэж бол би хэлмээр байдаг. Юм аяр нь одоо сүүлийн явахтад гэж ярьдаг шүү дээ. Би glow up хийсэн гэл. Чи яг энийг чи өөрийнхөө яг юу гэж тайлбарлах хэрэгтэй эмэгтэй хүн яг өөрөөсөө одоо монголоор яг юу гэж орчуулах юм сэргэн өөрийнхөө гоё талыг нэ илүү сайжруулсан хэлбэрээр бүтэхийг л хилээд байна гэж би ойлгодог. Яг монголоор яг glow up-ыг яг яаж гоё хэлэх юм бол чи яг энийг яг юу гэж ойлгодог вэ? Glow up гэдэг нь ихтэй зүгээр яг гадаад төрхөөрөө ярьж байгаа юм уу? Тэг үгүй ер нь бүтэн утгаараа хүн өөр дээрээ яг тийм яг гоо энийг glow up гэхээр би бол зүгээр нэг гадаад төрхийг л ерөнхийдөө гоё басныг тэгж ярьдсан байна гэж ойлгосон байхгүй. Тэгээд зүгээр нөгөө талаар нь яг бүтнээрээ гэх юм бол зүгээр л яг нөгөө хувь хүний хөгжил гэдэг чинь болох баг. Гэтэ би өөрөө л тэр нөгөө хувь хүний хөгжил мөрөний номонд бол нэг амар дуртай бол биш. Тэгээд гэтэ нөгөө хүн гэдэг чинь тасралтгүй л хөгжиж байх ёстой амтан. Тэгэхгүй бол бидний тархич чинь одоо цаг үргэлж ямар нэг сонирхолтой юм хийж сурж хөгжиж байхгүй бол ер нь тэгээд өөрийгөө устгах тал руу ордог, дандаа буруу шийдвэр гаргадаг юм руугаа орно. Тэгэхээр тэр одоо хөгжих процессо сониуч зангаа битгий алдаасай гэдэг талаар. Тэгээ би яг өнөөдөр биш өчигдөрхөн би юун дээрээ битсэн юм аа. Трец дээр нэг битсэн. Бодож исэн үг. Би хөөхөн харагдмаар байна. Гэхдээ хөөхөн харагдах нь миний амьдралын одоо хамгийн гол зорилго гэж би бодмооргүй байна. Би гоё биетэй олмоор байна. Гэхдээ миний биед одоо гоё биетэй олмоор байна. Гэхдээ надад ингээд гоё биеэс гадна өөр сонирхолтой сэтгэл зүрх оюун ухаан тэ бүтээлч байдал зөөр зөндөө олон надад сайн чанарууд байгаа. Би өөрийгөө зөвхөн биеэрээ хэмжмээргүй байна. Тэ би бусдад хүлээн зөвшөөрөгдөж хайрлуулж хүндлүүлж амьдрмаар байна. Гэхдээ бусад хүмүүст хайрлуулж хүндлүүлж хүлээн зөвшөөрөхдгийн тулд би өөрийгөө хүндлэхгүй зүйл, өөртөө таалагдахгүй зүйл хийж өөрийгөө хайрлахгүйгээр амьдрмааргүй байна гэж бичсэн. Тэгээ яг энэ талаар л ер нь би одоо ингэ сүүлийн үед их боддог болчиход байна тий. Бусдад таалагдах, өөртөө таалагдах хоёрын аль нэг нь байх юм бол өөртөө таалагдах замыг нь сонгоорой. Яа тэгэхээр өөртөө таалагдж байгаа хүн угаасаа дотроосоо гэрэлтээд эхэлнэ. Тэгээд гаднаасаа 1000 glow up хийсэн ч гэсэн өөртөө таалагдахгүй, өөрийнхөө хүсээгүй зүйлээр амьдарч байгаа бол тэгээд яг бусдад хүндлэгдэж, хайрлагдж байгаа бол тэр тэгтээ илүү дарамт ганцаардлал болж мэдрэгдэх байх.
Байгон настай л байх тийм. Чи тэрийн яриа яг төгсгөл рүүгээ ирж जैन тэгээд одоо яг нэг ээж гэж байгаа гэж би одоо төсөөлье. Тэгээд бичээ тэрэг үзэж байгаа. Тэгээд чи тэр ээжэд яг юу гэж хэлэх вэ? Хамгийн сайн ээж бол жаргалтай ээж гэж хэлнэ. Мэдээж гэр бүлийнхаа төлөө, хүүхдийн төлөө золиос гаргалгүй яах вэ? Гэтэ өөрийгөө юусоо мартаж болохгүй. Яа тэгэхээр чи хүүхдээ зөвхөн одоо биеийг нь асарж байгаа биш. Чи тухайн хүүхдийн ирээдүйд ямар хүн болох, өөртөө хэр ихтэй, хэр их хайрлах ч юм уу, тэр бүх юуг нь зааж өгч байгаа хүн шүү дээ, тий? Бүх одоо тэр зуршлыг нь зааж өгч байгаа хүн. Чи өөрөө өөрийгөө золиослсон мөртлөө 1000 хүүхэдтэй тий өөрөө өөртөө хайртай бай гэж яриад тэр хүүхэд үйлдэлийг харж үлгэрлэж сурах учраас ээж хамгийн аз жаргалтайгаараа ээж өөрийнхөөрөө тааваараа тухтаагаараа оршиж байгааг харах юм бол тэр хүүхэд ирээдүйд ч гэсэн өөрийгөө яг тэгж хайрлагыг сурах болохоор тэгээ нөгөө магадгүй зарим хүмүүсийн хувьд нөгөө юу яадаг л та. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхдээ жоохон тийм мөртлөө хүний өмнө амар мундаг хариуцлага хүлээдэг хүмүүс болцсон байдаг. Тэгээ би яг өөрөө тийм байхгүй юу. Яг өөрийнхөө хувийн ажиллаа болохоор ингээл залхуурал за яахаа мах уу гэд. Тэгснэ ингээд хүний өмнө хийн гэсэн ажил ч юм уу те. Цалин байлаа авцсан нэр болстой. За болохгүй хүний өмнөстэй болохгүй гэл амар яс сууж идэг ч юм уу те. Тийм хүмүүс ээж магадгүй. За тэд үнэхээр тийм байдаг бол за өөрийнхөө төлөө биш маа гэд ээж та хүүхдийнхээ өмнө хүүхдээ бодоод ирээдүйн хүүхдийнхээ ирээдүг те том насанд хүрсэн амьдралыг нь бодоод тэр хүүхдийг нөгөө маш олон мянган зовлонгоос гэтлэгж гин гэж бодоод өөр төрөө эхлээд тэр өөрөөрөө үлгэр жишээ олж өөрөө аз жаргалтай амьдраарай л гэж хэлмээр байна. За баярлалаа. За хурлаг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд манай ээжүүдэд ч гэлгүй залуу охтуудад ч гэсэн сонирхолтой байсан баг. Тэгээд сонирхолтой гэхээсээ илүү тийм сургамжтай байсан болов уу гэж би бодож байна. Тэгээд бид нартай хамт байсан баярлалаа.